Юу гэсэн залууч одоо өнөөдөр ингээд та бүхэнд хайтекийн бэг цоггийн чирсэн байна. Өнөөдөр л юу их гэж байгаа гэхээр Moto Speed-ийн CK95-ын хүү keyboard-ыг сонирхож байна. За хэдүүл ингээд видеонд орцгоё. За Moto Speed-ийг та бүхэн хараахан сайн сонсоогүй гэж магадгүй. За Moto Speed-ний хэдтэй. За одоо хятад дундаас бас нэлээд алдартай гэр хийдэг одоо компани байгаа. Одоо сайн бид бүхэн хэрэглээ болсон чихвч, keyboard, mouse, pad, тиймэрхүү зүйлүүд хийдэг байгаа. За тэгэхээр энэхүү одоо Moto Speed-ийн CK95 гэсэн keyboard-ны хувьд гэх юм бол за загвар дизайны хувьд бол иймэрхүү лүктэй байна. Та бүхэн хараад байна. Иймэрхүү үүтэй. Доотлын суурь нь одоо power. За тэгтээс нэлээд хатан байна. Тэгээд утсан гэх юм бол одоо нэг даун утастай биш юм шууд мерцэн материалтай юм байна. За энэхүү keyboard тайлцсан дээр юу байцгааг харцгаая. За suspension cap гэж байна. За suspension cap гэдэг нь болохоор нэгсэн нэг double cap cake-ийг хэлж байгаа. За энэ нэг давхар гэсэн утгатай. За энэ давхар за сайхан бол энэ дээрээс харагдахаар байна гэдэг. Загвар дизайны хувьд бол нэг иймэрхүү power нь бол нэлийн дажгүй юм байна. За power-ны технологи бол ABS материал панел гэсэн нэг одоо энэ доотлын суурь биш. Суурь нь бол арай нэг зөөлөн power шиг байна. Дээдл нь арай жоохон хатуу тийм даруулах дэглэгээд байгаа тийм power шиг байна. Ergonomic дизайнтай. За 50 сая даралттай гэж байна. 50 сая бахлаа танд өгнө гэж байна. Тэгэнгүүтээ за гэрэлний хувьд бол зөвхөн цэнхэр гэрлээр асах юм байна. Хайрцаг харагдж байгаагаар энэ цэнхэр гэрэлдээ 7 төрлийн одоо эффект. 7 төрлийн 9 гэж байна шүү. 9 төрлийн key эффект юм байна. За тэгээд breathe гэж ярьдаг чинь бид нэр одоо сайн мэддэг breathe гэж ярьдаг keyboard-ны breathe гэж ярьдаг. За тэгээд за механик keyboard-ны хувьд гэх юм бол нэг тавч дараад ер нь бол 29 тавч зэрэг дарах зорилготой. 29 тавч зэрэг дарах таны keyboard-ууд яах ч хүлээж авна л гэсэн юм байна. Одоо манай камерууд бол сайн мэднэ ингээд нэг тавч дараад энгийн keyboard-д нэг тавч дараад ингээд те сууж байгаа ингээд яаж явахад ингээд болдгоо штэ. За тийм даваа талууд бол энэ keyboard-н дээр баг шиг байна. Энэхүү keyboard-нууд гэх юм бол Японы Optoma switchтэй байгаа. За Optoma гэдэг нь болохоор одоо лифтний товч за тэгээд цаашлах юм бол захилгааны Pascal материал нэлийн одоо хүнд үйлдвэр тал руугаа хийсэн товчнууд хийдэг байгаа. За тэгээд та бүхэнд харуулах юм л да. Optoma switch тийм улаан switchтэй байгаа. Харагдаж байна уу? За харагдах. За тэгэхээр улаан switch гэдэг нь болохоор одоо нэг switch дунд болох юм бол нэлээд дуу баг гардаг ингээд дарахад нэг тийм чок гэсэн нэг тийм айгу зөөлөн дуутай. Иймэрхүү дуутай байдаг. За энэ Optoma гэдэг брэнд нь одоо ингээд яг switch-ний тал дээр хийж ярих юм бол одоо бидний одоо нэлээд олонний донд одоо нэлээд гайгүй болсон Cherry Германы Cherry гэх брэнд байгаа. За тэр брэндийн одоо баг гаргадаг бүх төрлийн switch-ийг гаргадаг. За хөрөн, хар, за улаан, цэнхэр, за silver-гээ бас нэг за цагаан гэсэн switch-үүд байдаг. За ийм бүх төрлийн switch-үүд гаргадаг байгаа. За хэдүүлээ энэ хүү keyboard-од компьютерт залгаж бичгэд болоо одоо ашиглахад тэр хэрэг техник гэдэг талаар техник мэдэрцгээе. За хэдүүлээ keyboard асаад үзсэн байна. За гэрэлний хувьд бол нэг ийм усан цэнхэр өнгөтэй байна. За яг нэг неон дуу талын тийм цэнхэр switchтэй цэнхэр гэрэлтэй юм байна. Дэжгүй савртай. Тэгээд switch нь Optoma гэдэг дарахад бол нэлээд тийм зуурсан тийм зөөлөн нэлээд дэжгүй юм байна. Тэгээд та бүхэн сайн сонсож байгаа. Сонсоход нэг тийм ингээд бүгдийг ингээд дараад үзэх юм тийм өөр дуу биш яг бүгд адилхан нэг жиг дуу гаргаж байна. За миний хувьд юм бол гэртээ Alloy PS Pro Red Switch MX switch-ийг ашигладаг. За тэрнтэй бол нэлээд төстэй юм байна даралт нь. Айгуу ойр яг чимээ багтай тэгээ жоохон зөөлөн. За тэрийг бодох юм бол арай жоохон нам. Switch-ний хувьд бол арай жоохон нам юм байна. Намхан. Тэгэхээр айгуу гоё. Гартал айгуу гоё техник санагдаж байна.
За өнөөдрийн дугаар та бүхэнд ингээд Moto Speed-ийн CK95 гэсэн энэхүү Red Switch-тэй keyboard-ыг танилцууллаа. Switch-ний хувьд гэх юм бол Optimo brand, Японы Optimo brand-ийн switch-тэй байна. Тэгээд даралтны хувьд гэх юм бол одоо Alloy Press Pro Red тэг нэлээд төстэй тийг бодох юм бол K-Cap нь арай жоохон нам юм байна. Тэгээд гэрэлний хувьд гэх юм бол RGB Beast хүн цэнхэртэй 9 төрлийн одоо Beat гэж ярьдаг шүү дээ. Тийм төрлийн эффект юм байна. Тэгээд 50 сая даралттай иймэрхүү keyboard байна да. Миний хувьд бол нэлээд дажгүй 10-аас гэх юм бол нэг 7-8 авцаа. Тийм үнэлгээтэй keyboard байна. Тэгээд та бүхэн өөрсдөө хэрэглээд үзнээс та бүхэнд өөр өөр мэдрэмжтэй байх болно. Тэгээд хаанаас мэдээ захиалах гэх юм бол мэдээж Hightech Store-оос www.hightech.com гэж ороод захиалга хийж болно. Эсвэл Facebook-оос гэх юм бол Hightech Computer Store гэж хэмээн хайж ороод тэгээд чатаар холбогдсон захиалга гэж болно шүү. Мэдээж хүргэлт нь өдөртөө. Энэ бол манай дэлгүүрийн даваа талгаа. За ингээд дараагийн дугаарт баяртай залуусаа тантай зөв Hightech Back байлаа.